Дараагийн мэдээлэл танилцуулъя. Бүгд найрамдах Арчсан Солонгос ус барилгажуулалт орон сууцчлалтын ажлыг идэвхтэй өргөнүүлж байна. За ялангуяа хөдөө орон нутагт бол тухайн ажлаа их идэвхтэй өргөнүүлэх ийм санаачлаг гаргаж байгаа юм байна. За яагаад вэ гэх юм бол тус улсын засаг захиргааны зүгээс Умард Солонгосын бүс нутагт хот хөдөөгийн ялгаа их байгаа учраас одоо үүнийг арилгах зорилгоор орон сууцчлах хөтөлбөрийг бол уг чиглэлд гол нь одоо чиглүүлэх зорилгоор ажиллаж байгаа юм байна. За хот хөдөө хоорондын ялгааг арилгах энэ ажлын хүрээнд энэ онд Умард Солонгосын 130 хөдөө аж ахуйн бүсэд 20,000 гаруй орчим орон сууц барина гэж тус улсын хэвлэлийн нодон шимүүнд бол мэдэгдсэн байна. За нодон шимүүний өдөр тутмын сонинд энэ жил мөн адил 130 хот тосгонд 20,000 орчим хөдөө аж ахуйн байшингууд за энийг барихтаа бол янз бүрийн өвөрмөц хэм маягаар бол баригдана. За энэ нь бол намын хөдөөгийн хувьсгалын мөрийн хөтөлбөрийн эрч хүчийг харуулж байгаа зүйл юм а гэж мэдэгдсэн байна. За Расон хотын Ражин Самбон зэрэг дүүрэгт шинэ орон сууцны барилга бол дуусах шатандаа орж байгаа бол Пхеньянд 500 орчим архитектур орон сууцны зураг төсөл дээр ажиллаж байна гэж сонд мэдэгдсэн байна. За уг мэдээ нь Умард Солонгосын зүгээс хот тосгоны дэд бүтцийг шинжлэх хүчин чармаалтыг хэрэгжүүлж байгааг онцолж байгааг харуулсан хэрэг болж байгаа. За тус улсын хувьд 10 жилийн хугацаанд 20 хот мужид жил бүр шинчилсэн үйлдвэрүүдийг барилгах зорилготой бүс нутгийн хөгжлийн 20-ыг харьцах нь 10 нэртэй бодлого хэрэгжүүлж байгаа. За үүнийхээ хүрээнд томоохон дэд бүтцийн байгууламжуудыг хийж байгаа төлөвлөгөөнийх нь нэг хэсэг болж байгаа юм байна. За нодон шимүүн сонины нэм гарагт тусдаа нийтлэл бол бас гаргасан. За үүндээ хот хөдөөгийн амжиргааны түвшнийг ялгаа байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. За энэ ялгааг арилгах, за ялангуяа боловсрал эрүүл мэндийн салбарт янз бүрийн одоо үүний эсрэг чиглэсэн ийм бодлогыг баримтлан гэдгээ мэдэгдэж байгаа. За Умард Солонгосын хөдөлмөрийн нам хөдөө орон нутгийн иргэдийг хотын иргэдтэй адилхан эрүүл ахуйн нөхцлөөр хангахын тулд хөдөө орон нутагт орон суучжуулах, за мөн орчин үеийн эмнэлгийг байгуулах чиглэлд ажиллаж байгааг онцлсан байна.